хүн болж төрснийг хийж бүтээсэн зүйлтэй өөрийн гэсэн замуртай явах хэрэгтэй. Ядаж нэг ганц цаг ч гэсэн гэртээ аваад очиж байсан бол манай ээж амьд заах ч байсан юм бодсон би боддог ш. Тэр үед л ээж айгүй харамсдаг. Хэдий ядуу зүдүүч гэлээ үр хүүхдийнхээ төлөө шаналх сэтгэл зүрхэндээ уйлдагч нүдэндээ довлон нулимсаа нуун алхах нууцхан гоник алдсандаа харуулсаж ахаад алдахгүй аз жаргалыг хайх гал эмчилсэн атар хэрийн аглумцэт урдаа зорилт тавиад явах юм бол тэрэндээ бол хүрдэгэ. Орчлонгийн тоосыг хөдөлгөж яваа хүн бүрийн гаргасан зам гიშгсэн мөр бүхэн хорвоогийн хэлтрэх. Хүний мөр бодит суврал нэвтрүүлэг дахин дэлгэцнэ. Нэвтрүүлгийн ивент итгэгч их засаг олон улсын их сургууль. Ямар амир. Асуулаа. Маагаас хогоо аяхта. Жохон замбраатай хийж явахгүй л энэ. Арай л бишээ. Таа жоохон үлдээж мүлдэх гэдэг нэг үү? Үлдээчтэй биш үү? Энэ бол одоо нэлээд удсан байна да. Энэ хог бол Энэ дарахгүй шүү дээ. Энэ бол бид нар бол цэвэрлэх хэрэгтэй. За. Ягаад гэвэл энэ эдних өсөлтөд цэвэрлэх хэрэгтэй байхгүй. За. Тэгээ энэ осод нь ердөө цэвэрлэх одоо би дандаа авч байгаа. Огны цэвэрлэх асгүй гинэ. Тэгээ цэвэрлэхгүй болоо чи бас ингээд хотын хөнгөтөн чинь муухай харагдаж шүү дээ. Энэ цаад нөгөө энэ цэцэрлэгийг хариуцсан усууд нь цэвэрлэдэг юм. Гэхдээ бас ингээд одоо энэгээр энэ замаар явхад л ингээд муухай хог. Тэгэл одоо энэ чи гадаа дотоод явах ингээд ирж байгаа. Жуулчд ингээд явж байгаа. Цэвэрлэхгүй бол муухай шүү дээ. Тийм ээ. Яагаад? Энэ мен чинь уулын одоо энэ вокзал дээр байхгүй. Тэгээ вокзалд усад авахгүй. Тэгээ одоо тэр хогийг хар тийм байгаас эдгээр чи дандаа энэ усад цэвэрлэх хэрэгтэй. Өөрөөсөө цэвэрлэх хэрэгтэй байхгүй. Тэгээ цэвэрлэхгүй ингээд яваад бид нар өглөө цэвэрлэн. Тэгээд вокзалын гэж одоо ямар усад? Одоо вокзал гэж энэ тэр одоо энэ төмөр зам. Төмөр замын 2 дугаар анги цэвэрлэх гэсэн. Тэгээ тэр төмөр замын 2 дугаар анги яг цэвэрлэх байхгүй. Хэрэг зай цэвэрлэх юм бол ийшээ бидний зам руу юм орж ирэхгүй шүү дээ. Байнга цэвэрлээд байж. Одоо цэвэрлэх одоо тэр хогийг хаа тань энэ хогийн нэг. Одоо ингээд дүүр ингээд хог. Тэгээд одоо ийшээ ингээд одоо чи тэр одоо жинхэнэ нэг одоо нэг усууд ингээд нэг баганаас буугаад явдаг тэр гэрлэн дохиос төрөөнэ. Тэнд баахан хог байгааз тэр одоо айгүй удаж байгаа. Би тэр чинь дээр усны уцаа тэр нэг 1200 гэж утсан би бас дээр хэлсэн. Авдаа гэсэн одоо аваагүй л гэж байгаа. Тэгээ ийм дэндүүд байна. Одоо тэр бол айхтар нөгөө гадаад дотоод байх усууд чи тэргүй их хайцсан шүү дээ. Жинхэнэ холигтой газар тэр байхгүй. Тэгээ цэвэрлэхгүй байгаа. Одоо л цэвэрлэх. Нэг одоо эдгээр ингээд бид нартай цог ингээд хамжлаа цэвэрлцээд байх юм бол хот маань юм хогтор байхгүй шүү дээ. Тийм үстэй. Өөрөөсөө соёлтой байж гэмэж нь бид нар Монголоо авч явна шүү дээ. Тийм үстэй. Тэгэхгүй тэгээд бидний хэлэхээр ерөөс хүн чиний таахгүй. Тэгээд ингээ энэ маса шархан тацлангууд эдгээр маса хог цэвэрлэх маса хогчингууд л гэж санаж байгаа. Би бол тэгж боддتي. Уул мал тэгж хүндлэмээр өө санагддتي. Бидний хэлсүүгийг бас аваа те. Одоо ойлгоод бас адилхан хүмүүс шүү дээ. Адилхан хүмүүс тийм шүү дээ. Бид нар ч адилхан хүмүүс аахгүй. Адилхан амьдарч адилхан энэ юунд яаж байгаа юм чинь. Тэгээ хоггүй байцгаа гэдэг байгаа байхгүй. Яаж хоггүй байх юм бэ?
Өөрснөө хамгийн гол нь өөрснөө ухамсарлах хэрэгтэй шүү. Тийм шүү дээ. Тий. Өөрснөө ухамсарлах хэрэгтэй байхгүй. Өөрснөө үнэхээр ухамсарлах байгаа байхгүй юу? Ядглаад нэг чихрийн цаасыг ингээд за энэ чинь нэрээ энэ чинь бидний хог шүүгээд нэг хогийн савнд авчиж хийчих жишээ нэ. Ийм байхгүй шүү. Шууд идлэл бол хаялаа. Тийм ээ? Тийм байхгүй. А тэрийг ингээд нэг чихрийн цаас нэг хог чирсэн аваад ах юм бол ер нь айл гэртээ хог хайдаг үстэй. Тийм шүү дээ. Тий. Айл учраас айл болохоор гэрээ ингээд цэмбэлгээл цэвэрлээд идэг. Тэрнтэй чи ялгаахгүй. Хотоо цэвэрлэн байлгаа ингээд ягаад гэх юм бол бид нар өөрсдөө ингээд цэвэрлээд байх юм байна. Яг зөв шүү. Ер нь ингээд одоо хүн чинь гэртээ ингээд чихэр идэж байгаа чихрийн цаасаа шууд хайчаад явчихдгүй шүү дээ. Үгүй шүү дээ. Тий. Тэрнтэй чи яг адилхан байгаа байхгүй юу? Энд чинь бид нар одоо Улаанбаатар хотод амьдарч байна. Улаанбаатар бол бидний гэрэл гэсэн үг. Тийм ээ? Гэр. Бидний одоо бидний энэ Улаанбаатар хотод чинь бид нар өсөө торноод одоо хүмүүжээд ажиллаад хөдөлмөрлөөд өнөөдөр хүртэл бид одоо 50 гарсан бид нар хөдөлмөрлөөд явж шít. А бидний өөр хүүхэд өсөөд хүмүүжээд явж байна. Тэгэхэд чинь ялгаагүй шүү дээ. Яг өөр хүүхдээ одоо эцэг хүүхдээ өөр хүүхдээ бас хэлэх хэрэгтэй шүү. За миний хүүхдүүд энэ хогоо ингээд бити хаяарэ. Одоо бидний агаар энэ хог цэвэрхэн энэ хот хоггүй байх юм бол бид нар агаар ядаж агаараа цэвэр агаараар бид нар амьсгалмаар байна. Энд дэр тий. Тэгэх ёстой байхгүй. Тэгэх чинь тийм байхгүй. Ерөөсөө тамхины хашиг татаад шууд ингээд чиж чинь. Энэ чинь нэг өсөндөө юу юм бэ? Эцэг хүүхд хүртэл өөрсөндөө бас өвлөр жишээ байх хэрэгтэй байхгүй тий. Тий. Манай одоо би ч гэсэн одоо гэртээ тэгдэг. За миний хүүхдүүд энэ хогоо хай. Ээдээ та нар энэ хог шаргаа ингэж болохгүй шүү. Одоо та нар өөрсөө ингэ сайхан цэвэрхэн хүмүүжих юм бол өөр хүүхдээ хүртэл та нархан ингэ цэвэрхэн хүмүүжлээ сурах чинь. Тэгэд ингээ би одоо гэртээ хараад ингэ шилдэ өөр хүүхдүүдтэй. Манай хүүхдүүд бол миний намайг ойлгодог байхгүй. Миний мэж аваар өглөөр тараад өдөржингөө шороотоос шүүрдээд өдөржингөө зам цэвэрлээд явж байна. Бид нар эрэхт нэг юм байлгыг гэсэн юм алгатал хүүхдүүд байж л яах. Тэ тэгэх ёстой байхгүй. Тэг чин тийм байхгүй. Ерөөсөө одоо бас нэг хэлэх юм байгаа байхгүй. Одоо энэ карсар гэдэг энэ том иш орж ирж шүү дээ. Одоо энэ орж ирж байна. Тий, энэ орж ирж байгаа. Эдгээр чинь ингээд нөгөө нэг эргэлтэн дээр энэ нэг одоо энэ гоошдаг юмараа хайр гасгаа ич. За одоо энэ шүү дээ. Одоо чи тэрийг шүүмж байгаа. Одоо энэ дээр чинь ингээд гасгаа ич. Оо ингээд нэлэнгээд. Энэ чинь дандаа цемент, дандаа хайрга, дандаа цус шороо хоёр байдаг байхгүй. Энэ голоо янзын мачтай эдгээр. Тэгээд эдгээр чинь нөгөө цагдаа зогсоно энэ дээр зогсоно. Энэ дээр хамаг юм ингээд гүв хайж явна. Тэгээ миний өгдөө тавь гэдэг чинь энэ баггүй. Тий, энэ хамгийн гол нь өгдөө тав. Энэ шиг бол арай гайгүй хөнгөн нэг машин яахгүй саяхгүй. Хамгийн хайд одоо энэ сая гасарууд чинь цагдаа нар зогсоогоод нөгөөт чинь эргэлтэн дээр хурдтай явж ирээд хамаг юм асгаа ич. Тэгээд баахан сороо таас энэ дээр үүсдэг. Тэгээ миний өгдөө тавь гэдэг чинь энэ баггүй. Тий. За хоёлаа ажиллаа үргэлжлүүлээ да. Тэгэд их хотын амьдрал өрнж байна. Энэгээр одоо машинууд буцалж байна, хүмүүс өндөө байна. Тэгээд бид хоёр ажиллаа хийж байна. Тий, бид тэр одоо ажиллаа ингээд хийгээд одоо ингээд лааш гуруудаа хийгээд яваад байна. Нуухаа аваад явган замаа хогийн төврөө хийгээд шүүрдэл ингээд. Одоо ингээд энэ нуухаа шүү дээ. Энэ нуухаж бас авдсан шүү дээ. Энэ тий, энийг бас авсан. Энийг өчтөр шүүрдсэн байхгүй юу? За. Өчтөр шүүрдсэн учраас өнөөдөр энэ рүү орох шаардлагатай байхгүй. Ягаад гэвэл энэ одоо их толгор гоё харагдаж байгааз. Ингээд цэвэрлэгдсэн зам юм гоё харагддаг байхгүй юу? Сараатай зам ямар байх вэ? Одоо нөгөө нэг жинхэнэ нөгөө нэг эд сараач энэ дээр буцлаа шүү дээ. Тий. Та бид тэр одоо түрүүн тэрийг цэвэрлсэн ахаал тэндээс юу гялгарууд хийсэл ирсэн байна да. Ахаал одоо аавн да. Ахаал аав тий ингээд байж байгаа хгүй. Одоо бас нэг юм байна. Бас нэг хэлэх юм байна. Ягаад гэвэл би ингэж боддог байхгүй юу? Ер нь бид нарт ерөөсөө тэр нэг торгуулийнхын эрхийг өгчөөд яасан юм бэ? Тийм ээ. Бид нэр торгуулийнхын эрхтэй байх юм бол энэ усууд ингэж хогоо замбааг хаяхгүй. Ягаад гэвэл бид нар одоо жишээлбэл ингээд хүн ингээд хог хайдаг. За чи ягаад хог хайж байна? Бид нар ингээд та нар ингээд хог хаяхад торгох их биднэрт байна. Одоо та нар энэ хар бид нар торгуул хуудсаг бид нар танд бичлээ. Чи эсвэл энэ хог аа эсвэл торгуул. Ийм л хоёр асуудал байна. Бас нэг ийм би бас тавья гэж бодоод байгаа дээш нь. Одоо тэртээ дөнгө машинаас хүртэл одоо ингээд юугаа онгоолгоод кавин онгоолгоод тамхины гайс шиг хог замдар хайчаад явна. Атуусан хүртэл ингээд энэ том атуусаас цэвэрлэл хайчаад яваад байна. Яагаад бид нар энийг чи торгоод явд эдгээр ингэж хаяхгүй шүү дээ. За энэ чи торгодсон шүү. За эдгээр торгох их нь өгцөн байна. Тийм учраас бид нар хогоо хаяхаа. Яг харж байгаа юм чи. Яг харж байгаа. Бид нар өдөр болго эднэртэй ч харьцаж байгаа шүү дээ. Тэгээ хоёул энийг ядаж энэ хэсгийг авч идэв тэгэхгүй. Тэгээ хоёул энэ хэсгийг. Тэгээ. Бас муу харагдаж байгаа шүү дээ. Тэгээ. Энэ чинь одоо энэ хараа. Энэ одоо яг юм дээр эдгээр ингэж өөрсдөө ингэж хогоо ингэ өдөр болгон цэвэрлээ яваад байдаг бол энэ бол Баянгол дүүрэг. Баянгол дүүрэг бас хоёр одоо энэ төмөр зам энэ гурав цэвэрлэх хэрэгтэй байхгүй. Тэгээ цэвэрлэхгүй ингээ хайчдаг. Одоо тэгээ энийг хараа. Энэ өглөө болгонд би цэвэрлэнэ. Тэгээ дахиад нөгөө хог одоо тэгээ цэвэрлэхгүй гэсэн гайтай
Энэ хойтой дэлгүүрүүд нь ачаар чинь. Энэ дандаа дэлгүүр хог шүү дээ. Ахын хог биш. Дэлгүүр юунуудтай хог байгаа. Эдгээр ингээд хог ааш. Ямар ч ухамсар. Үнэхээр ухамсар болсон. Тэг үнэхээр ухамсар бол. Ухамсартай байх юм бол энэ хог эзээч юм үүсэхгүй шүү дээ. тэгэж шүү. Эдгээр бол ингээд зүудээд яваад. Ер нь тэгээ энэ хүмүүс нэг адилхан амьдрах гэж яаж чи тэгээ нэгэндээ нэгээ дээр гээл автомат гад гэдэг юм тийм ээ. Ямар хэрэг вэ? Ер нь бол тэгээ яг өмнө санахтай энэ зөвхөн энэ сар хандастаа усуу дандаа нэг тийм юуг усуу байдаг гэж бодоод байгаа. Би зөв хүний төгөд орд үзэж өгсөн шүү дээ. Тийм шүү. Биднээс бас адилхан ухамсартай адилхан бас нэг юутай усуу. Модосолтой. Би ч хөдөлгөөн дарамтайгүй хөдөлгөөн техникийн төвчсөн шүү дээ. Оо за. Тий. Дарамттай хөдөлгөөн техник. Ямар мэрэгчлээ вэ та? Би ч агр техник мэрэгчлээ. Одоо дандаа хөдөлгөөн мэрэгчлээ. Хүндээ за. Би ч одоо 83 он төгссөн шүү дээ. Тий. Дарамтаас би ч 96 онд Улаанбаатарт орж ирсэн. Тий. Тэгээд Улаанбаатар хотод уудамжууд Улаанбаатар хүндтэй уудна бол. Тэгээ нөгөө манай ээж хоёр нөгөө нэг дарамт анх нөгөө 73 онд хөдөө нөгөө юу гэдэг ажилласан залуучууд эдгээр 73 онд Улаанбаатартаас дарамтын алхгол сангаач руу явсан. Шилжиж очив. Тэгээд тэгээд би нөгөө сургууль соёлаад төгсгөө тэгээд тэндээс дарамтын техникум 4 жил суралцаад. Тэгээд төгссөн. Би төгсч. Нэвтрүүлгийн ивент итгэгч. Их засаг олон улсын их сургууль. Хүн болж төрснийх хийж бүтээсэн зүйлтэй өөр ингэсэн замуртай явах хэрэгтэй. Ядаж нэг ганц цаг ч гэсэн гэртээ аваад очиж байсан бол манай ээж амьд заах ч байсан юм бол энэ би боддог ш. Тэр үед л ээж аягүй харамсдаг. Хэдий ядуу зүдүүч гэлээ үр хүүхдийнхээ төлөө шаналх сэтгэл зүрхэндээ уйлдагч нүдэндээ довлон нулимсаа нуун алхах нууцхан гуниг алдсандаа харуулсаж ахиад алдахгүй аз жаргалыг хайх гал эмнэлсэн Атар хэрийн аглумцэц Хүн урдаа зорилт тавиад явах юм бол тэрэндээ бол хүрдэгэ. Орчлонгийн тоосыг хөдөлгөж яваа хүн бүрийн гаргасан зам гიშгсэн мөр бүхэн хорвоогийн хэлтрэг. Хүний мөр бодит суврал нэвтрүүлэг дахин дэлгэцнэ. Надаас нэг тагнаа тараа фото камера фото юм уу тэгээд тагнаж өгч дээ бид чинь. Надаас нэг тагнаж даруун айгүй сайхан. Даруун чистаа нэг фото айгүй юм уу тэгээд стандараа гэдэг. Дондаас тааш хантай осоод иж бод юм аа чи. Би хатаад байна. Бас тэр хүний Багтус те. Тэд анхаач тасаад аюугаа айдаг гэсэн шүү дээ. Босоогоо шиг машин айдаг бол энэ дээр гараад тэгээд ингэж үрдэж шүү дээ. Тэгэж үрддэг байсан шүү дээ. Би ч аяа хэцүү юм чи ингээ ийм их машин донд явж байгаа. Хайхаас яах вэ? Тэр бас хэцүү. Энэ тохон хоо банк энэ машины нэг тойл молондоо зохиодох энэ төр бол энэ зөндөө хардсан шүү дээ. Тэгээд машинууд яваад бид зохиолчаад тэгээд жил бит. Тийм энэ төр бол зөндөө харна шүү дээ. Хэцүү юм байна. Хэцүү шүү дээ. Энийг харин одоо би бас залуучууд дуурайлмаар байгаа. Яагаад гэвэл та нарын замд орооч ээ. Замд ажиллаач энэ ажилдгоо залуучууд одоо хий димээ архиугаал одоо ямар ч амьдралгүй те. Өдөржингөө архиугаал, оройжингөө архиугаал өдөр тийм ингэж ажил амьдралаа алж яхаар бид нар дээр нэгдээд бид нартай ажиллаад амьдраач гэж залуучууд төсөөл санагдаад байгаа юм. Хамгийн гол нь энэ залуучууд хийх ёстой ажил. Яа тэгэл энэ сайхан ингээд би өдөө айгаа хүчтэймэр айгаа шаардлагатай шүү дээ. Тийм учраас би залуучуудыг уриалнаа санагдаад байгаа юм да. Энэ сайхан ажилд ороо тий. Энэ ч айгаа бахархуустай ажил шүү дээ. Манай дараа бас айгаа сайхан байдаг шүү дээ. Нэг сайхан ингээд та нар орсон дах маа та тий.
Маа дарга айгүй гоё. Маа дарагчсан бас одоо ажилчтай их хард үзэж байгаа шүү. Одоо хамгийн их хард үздэг, хамгийн их юу яадаг нь бид нар их гарлаа тавьдаг байхгүй юу? Ягаад гэвэл өглөө эрт гарна, орой харин ажлын дандаа хүнд ачааллыг эднэр өгдөг. Бид нар тэр айгүй анхаарал тавьдаг шүү. Бид нар чинь одоо байгууллагаас нэг 250 мянган төгрөгийн хоолны мөнгө өгдөө. Тэр нэг хоолныхаа мөнгөн дээр 250 мянган төгрөгн дээр бид нар өөрснөө нэг 15 хоногт нэг 10 мянган төгрөг өгдөө. Авдээ. Ингээд нийлүүлээд одоо надаас 10, манай нөхөөс 10 ингээд бид нэг 10 мянган төгрөг. Бид нар чи хоол мол их тансаг хот иддэн шүү дээ. Тий. Одоо тэгэл цов мов хийж идэн, хагас өдөр бууц хоошир хийж идэн. Хагас өдөр дандаа бууц хоошир хийж идэн. Ер нь тэгээд өөрснийхөө ажилд хүрэлцээгээрээ л юм яадаг. Байгууллагаас 250 мянган цас өгөн тэргээрээ тэрэн дээрээ мөнгө нэмүүлээд хоолоо авч, гурлаа авчин, будаага авчин, махаа авчин. Тэгэл хүнсээ бол татаад авчин да. Тэгэл хоолгондоо иддэн шүү дээ. Бид нар ер нь амьдрал манай байгууллага бол ер нь сайн харж үздэг шүү. Байгууллагатаа бол их баярлж авдیں۔ Ер нь их сайн харж. Дайрмын чүр дайрчих гээд явах. Тэгин. Тэр бол энийг хүн. Дайрах маар. Зарим нь бол ерөөсөө тэгэл шахаал байж тээ. Шахаал ороод ирээд байна шүү дээ. Зарим нь бас тэхгүй шүү гэх. Гайг. Бас тэгэж нэг хайхтаа шахаж орж ирээд янз бүр болоод нэг ягаад гэхгүй ер нь гайг. Оо энэ дагтаа дайраа ич. Харин. Нэг авах хэрэгтэй. Наач. Өөр хэдийн нэг байх. Энэ дагтаа нохоо шүү. Муур зур зөндөө тарих шүү дээ. Таны ажиллаж байгаа асуултаа юм байна. Хэцүү ажилласан дээ. Одоо ингэ туухагаа байж шүү дээ. Яг энэ дээр байна. Тэгээд одоо энэ хог бол айгүй удаж байгаа шүү дээ. Энэ одоо бараг сар болчихж байна. Одоо ер нь одоо зарим газар талаас илжээд эхэлж шүү дээ. Би тэр нэг 1200 гэдэг нэг нийслэлийн засаг дарга сонсч байна 1200 гэдэг утас байгаа. Тэр утсанд нь энд нэг тамхи сардаг аваагаар хэлүүлсэн байхгүй юу? Өнөөрөө авчнаа гэсэн байхгүй. Одоо аваагүй хэвээрээд байжлаа. Энийг бол одоо Баянголын төв цэвэрлэдэг байхгүй юу? Тэр одоо цэвэрлээгүй байгаа. Би нэг одоо мастердаа хүртэлээ. За та одоо энийг цэвэрлүүл гэж хэлсэн бас аваагүй дээ. Одоо л тахгүй л байгаа байхгүй юу? Би бол нэмэхээр нэрээ гадаад дотоод улсуудаас заримдаа санаа зовоод ичээд байгаа юм. Одоо энэ ногоон байгууламжийн дотор бас байж тээ энэ одоо. Тийм харин тийм төмөр замын 2 дугаар анги гэж байд юм байлээ. Одоо бидний энэ зам дээр байгаа энэ хүн дараа байгаа. Тэднийг цэвэрлэдэг юм байлээ. Одоо цэвэрлэг аяйгүй удаж байгаа бас. Ясаа цэвэрлэг бас хогондоо дарагдаад өчнө холоо онж. Энэ нэг авгаа цэвэрлэг. Энийг ингээ туушд нь ингээ тэр одоо сая чийдний нэг цэвэрлсэн шүү дээ. Тэр хүртнийг настай авгаа цэвэрлэг гэсэн тэр авгаа тэтгэвтэй гарцсан. Тэгээ тэр авгаа гараад тэтгэвтэй гараад бараг одоо 2 сар болж байна. Тэгэхэд одоо болтой хүн ерөөс цэвэрлэхгүй л байгаа. Одоо ийш яваад чи баасан хог ихаа. Цол илж ирэхээ өнгөе. Тэгэл нөгөө барч чинь муухай байдлаар өнгө илж ирэхээ хүмүүс нөгөө байдлаар хятаас орж иж байгаа ногоо цагаагаа бүгдийг тэнд тасгана. Одоо чи түрүүн харсан шүү дээ. Тэр аймар юм чинь одоо тэнд байгаа бас аймар заваа. Энэ бол одоо яг багзаалын артлын. Одоо багзаалын яг тий. Багзаалын артлын одоо энэ чинь багзаал мэдэн шүү дээ. Одоо энэ юу нэг төмөр замын 2 дугаар анги цэвэрлэх хэрэгтэй байхгүй. Тэгээд цэвэрлэхгүй байгаад байгаа. Одоо энэ минийг цэвэрлэмээр байна. Үнэхээр. Одоо энэ чинь одоо нэрээ бас энэ чинь үнэхээр би бол сэтгэл өвдөд байгаа байхгүй юу. Нөгөө өөрөө байнга ингэ цэвэрлэгээ хийж явдаг юм чинь. Энийг хараад сэтгэл өвдөд байгаа. Одоо тэгээд Баянголыг дуудаж ачуулмаар байна. Одоо үнэхээр ачуулмаар байна. Тэгэхгүй арай л энд. Тэгээд ийшгээ энэ хог нэрээ бас арай энд байгаа. Энэ чинь байнга гадаад дотоодох ингэж явж шít. Хичнээн сайхан байгаль орчин гарах гэж ирж байгаа гадаад дотоодын сэтгэл ямар ах вэ те? Сэтгэл бас сөрнөд. Хотын төвний юм байж дээ. Нийслэл Улаанбаатарны юм байж дээ. Энэ бол дэстэ жинхэнэ хотын төв газар чинь шүү дээ. Эндээс одоо нэг гадаадынхаа эргээд гадаадынхаа буцхан тэгэх чинь ингээд хогондоо дарагдаад байж байгаа бас л одоо сайхан санагдахгүй л байх. Тийм шүү. Тий. Хүн болж төрснийг хийж бүтээсэн зүйлтэй өөрийн гэсэн замуртай явах хэрэгтэй. Ядаж нэг ганц цаг ч гэсэн гэртээ аваад очиж байсан бол манай ээж амьд заах ч байсан юм одоо би боддог шүү.
Тэр үед л байж айгүй харамсдаг. Хэдий ядуу зүдүүч гэлээ үр хүүхдийнхээ төлөө шаналх сэтгэл зүрхэндээ уйлдагч нүдэндээ довлон нулимсаа нуун алхах нууцхан гоник алдсандаа харуулсаж ахаад алдахгүй аз жаргалыг хайх гал атар хэрийн глүмцэц Урдаа зорилт тавиад явах юм бол тэрэндээ бол хүрдэгэ. орчлонгийн тоосыг хөдөлгөж яваа хүн бүрийн гаргасан зам гიშгсэн мөр бүхэн хорвоогийн хэлтрэг. Хүний мөр бодит суврал нэвтрүүлэг дахин дэлгэцнэ. Баянголын түүхийнхэн тогтчлтын газрынхаа энийг цэвэрлэдэг гинэ. Цэвэрлэх ёстой юм гинэ. Яг одоо энэс хойшоо яг энэ зураасаас ингээд хойшоо. Энэ бол яг хоо юунд орчдөг юм бэ? Энэ манай их цэвэрлэдэг юм байна л д. Тэгээ энэ дотор ногоон байгуулагч энэ хараа. Ногоон байгууламж дотор энэ одоо хадаг ингээд байж байна. Энэ цаасаа хайрцаг, тамхины иш шинэ тэрэг хог амар хогтой. Тэгээ тэнд нэг хэдэн шүүржил байна. Тэгээд энэ одоо их л удсан хог л байна да. Ямар ч энэ өнөөдөр бол цэвэрлэхэд юм шиг байна шүү дээ. Тэгээ айгу цэвэрлэчихвэ л гэдэг. Тэгээ энэ наад чинь л их хэмнэлтэй. Хотын төв юм. Одоо энэ яг аялал жуулчлалын цаг 100 цаг. Тэгээ нөгөө аялал жуулчдны ирээд энэгээр явдаг. Ямар сэтгэлтэй буцах уу, ахаад Монголд ирэх үү, яах уу тийм ээ. Том ярьсан улс бол дарга нар байдаг. Тэгээд одоо бас иймэрхүү юм дээр анхаарчулах зүгээр л би санагдаж байна. За. Би ихчэд одоо туслана гэж одоо худлаа юм шиг өнөө. Ямар ч хэсэн тэгээ нэг юм шүүртэлцэмрээ айдаал ингээд айж байна. Чадахгүй юм шиг. Манай хараа. Гэрлэндээ хаваараа гахгүй тэгээл. Ийм л л штэ. Хотын амьдрал дэд өрнж байна. Өөр нэг жижигхэн зураглал бол ийм л байна. Одоо хоёул агуу иш явж баснаа. Бас хаанаас хөлөө? Тийш явж баснаа. Тэгээд манай хогийн машин ирээд очичихдээ шүү дээ. Манай хогийн машинтай тэгээд манай хогийн машин ирээд хогоочаад бид нэр цаа тавьсан тэгээд хогийн машин ирээд цаа. Одоо энэ бас нэг юм байна. Чи энэ юунаас болсон юм чи вэ? Замын. Одоо би чамд нэг нуух гээд нуухны нэг юу сувгийн нүсгээр яриад байгаа шүү дээ. Жижиг сувгийн гинэ. Энэ чинь энд хагаас энэ одоо хог багтаага энэ хараа. Энэ ингээ хоггүй байгаач. Тэгэхээр энэ хоггүй байна гэдэг чинь шүү тийм ээ. Одоо эндээс ирсэн нөгөө барааны ус чинь энийгөө орохгүй. Одоо энэ цэвэр энэ хоёроо ингээд онгохоо цэвэрхэн байх юм бол энд зам руу ус хайхгүй шүү дээ. Зам руу ус хайд бидэрт бас нэг асуудал үүсэхгүй гэсэн үг. Хүндрэл авахгүй. Одоо энэ замын гой цэвэрхэн байна гэдэг чинь нөгөө энэ суугийн нөх хоёрыг сайн ухсан тулд ийшээ нөгөө ус тогтохгүй. Барааны ус ийшээ явахгүй. Нөгөө нэг их нөгөө урт ингээд унаад байдаг гэдэг чинь тэр чинь энэ дээр байдаг байхгүй. Одоо энэ ингээд үгүй шүү дээ. Ямар хараа авахгүй юм бэ? Ийм гой цэвэрхэн байна. Тийм байна. Хонда энэ ингээд бүтэн байх юм бол нөгөө энэгөөс ингээд ус хажаад замаар нэг ус болоод нөгөө замаар ус уураа болоод нэг чинь энэс үүсдэг байхгүй. Энэ л онгохоо гадах юм бол энийгөө ус ороод энэ суугчны явсараа тэр хөдөл дээр явцаад ингээд хоошоо явсараа бүр тэр юургаа нийлдэг. Их утгаа нийлдэг юм байна. Тий. Бидний цэвэрлээд идэг юм чинь байхгүй. Одоо бид нэр сувгныг цэвэрлж байгаа гэж яриад байгаа шүү дээ. Тэр чинь энэ л цэвэрхэн энэ хоёр онгохоо цэвэрхэн байх юм бол зам руу ус хайлахгүй. Тий. Хайлж байж тийм янз бүрийн асуудал ерөөсөө байхгүй. Ингээд зам ингээд цэвэрхэн байгаад ирдэ шүү дээ. Зам руу ус орохгүй байна гэдэг чинь биднэрт нэг ажлаас арай гайгүй байна л гэсэн. Тий. Тэгээ дээрэс нь энэ хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт бас тий. замын хажуугаар явж байгаа явган зорчигчдод бас нэг бас нэг хөрхөнтэй бас нэг авар моор хийлнэ гэж байдаг шүү дээ. Тэр чинь нөгөө нэг зам руу ус хайлаад нэг ус хайлж нөгөө нэг үер гараад нөгөө сарайх болно шүү дээ. Тэр чинь нөгөө айгүй ухтунаад бас хөрхөнтэй нөгөө чинь дугуун ингээл ирж байгаа юм чинь асуудгүй явж байгаа юм чинь бас тийм юм. Бас нөгөө нэг хайр хасагч нэг яриад байгаа шүү. Одоо нэг том хасаараа таарах шүү. Энэ минээс үүсэж байгаа байхгүй. Энэ ингээд зам цэвэрхэн байгаад хаа жадаас нүрт гэсэн өөрсөнд намар шүү дээ. Бас тийм янз бүрийн асуудал байхгүй. Чөлөөтэй явна. Тийм гоё байдаг байхгүй. Тэгээ би чинь энийг чинь одоо ингээд байнга ухтыг шүү дээ. Өдөр болго ухтаг. Одоо ингээд бороо орно.
Борооны маргааш эн чинь ингээд битүүрчин. Битүүрээд ирэнгүүт дахиад ухна. Дахиад битүүр ингэдэг байхгүй. Одоо ингээд хоёр дэх хоолоодаа түгээ авчихна. Юурын тэгээд бас энэ бабасууд бас ингээд хийхгүй шантраад байдаг. Шантрах нь бас. Эч юу гэж нэрлээд байгаа вэ? Томба. Томбаага марцсан явчих тойлоо. Одоо энэ та бүхэн өмсөд байгаа нь увсч. Нэг юм нөгөө замын шүн гэрэлд ялавдаг. Ингээд шүн ороо нөгөө ажиллахад яхад энэ гэрэлтүүлэх гэж юм хос биднээс тавьж өгöd байгаа шүү дээ. Наа чи шүн айгуу сайн гэрэлтдэг шүү дээ. Стасаа. Ер нь тэгээд маш норм сайн тавьдээ шүү. Одоо наад чи сая наадмаар тавьсан шинэ норм. А энэ утгаар наадмаар тавьсан норм. Бид нар чи бид нар норм хавтад хоёр үйлчлээ хараа. Нэг ээлжээр цэлээд нөгөө ээлжээр угаагаа тавьчихын тэр. Маргааш та энэ хувцас өмс. Тийм маргааш энэ хувцас өмсчихнэ. Бидний хувцас одоо ингээд хар болчихно. Энэ чинь өнөөдөр угаа тавиад маргааш нөгөө хувцас өмсчихнэ. Эргүүлээд энийг угаагаад яхад маргааш нөгөө хувцас нь хараад нөгөө захаад өмсөн. Тэгээ хоёр ээлжийн хувцас ээлжлээд өмсчихсэн шүү дээ. Тэгээд явчихсан байлаа. Амар хог биш тийм одоо. Одоо наадах чинь шүү дээ. Наад чинь бол нөгөө нэг одоо эсвэл жинхэнэ нөгөө барс чинь одоо энд нэг хоёр цайны газар байгаа. Одоо энэ. Тэр хоёр цайны газар хог надад чинь. Харин бүр энэ асгдаг байсан надад ч аваа энэ рүү хийгээд байдаг бодоод. Би эднэр дорж хэлснээс хойш хогоо энэ дотор хийдэг бодоод байгаа шүү дээ. Тэрнээс надад чинь ерөөс энэ дээр хайчдаг байхгүй юу? Яг энэ дээр хайчдаг. Энэ дээр хаяад хаяхаар нь би тийш навч хэд. Харин аваа надад чинь бас энэ рүү хайчдаг бодоод байна. Одоо надад чинь одоо эндээс бас энэ Монголдо хогоо хайна. Бид нар ингээд хогоо хайна. Бүгд хайнаа. Сөнөл хайнаач. Өдөр бол хаяхгүй. Бидний ихэд өглөө ингээд хогонд өгцөн дээ ч. Энэ одоо байхгүй жагаал шүн өглөө нь бол ерөөсөө тэгэл ингээд халиад гараад ирчихсэн байгаа. Би одоо угаасаа өөрөө утсан дээр хүртэл цог нь авцсан байгаа надад ч. Амар одоо тэгээд хааш нь мэддэг. Одоо энийг барс юунд нь хэлсэн. Барс нь хэлнэ. Авлаад идэнтэй авдгам дөө бараг хэд хоног. Ингээд өнхийрээд амар өнхий надад ч. Өнхий өнөстэй. Ер нь тэгээ жоохон сэтгэлтэй баймар санагдаад байгаа юм да. Арай сэтгэлгүй. Гол нь сэтгэл. Ер нь тэгэл яг үнэн чанартай хүний сэтгэл дутж байгаа байхгүй наач. Тэ? Сэтгэлэл дутж байгаа. Өөрөөсөө сайхан тий өөрөөсөө ингээд сайхан цэвэрхэн байгаад их юм бол цэвэрхэн байгаа л. Хамгийн гол нь бидний сэтгэл дутж байгаа байхгүй. Энэ ухамсартай сайхан энэ чинь зөндөөс хэтэнгүүд байна. Боловсралтай янз янзэл босоод байгаа шүү дээ. Хамгийн гол нь ухамсар. Амиа бодоод байна. Амиа бодоод байна. Өөрсдийнхөө амийг л бодоод байгаа байхгүй. Тэрнээс би энэ Монголд амьдарч байгаа. Би манай Монгол яагаад хоггүй хогноосоо салж болдгоо? Яагаад тэр хоггүй орчинд амьдарч болдгоо? Өөр хүүхд маань яагаад хоггүй орчинд өсөж болдгоо? Тэр чигээс бодохгүй байгаа байхгүй. Тэрийг л бодох хэрэгтэй. Тэгэх юм бол энэ хүний юу яах вэ? А би энийг юу гэж хэлдэг? Босны энэ жоохон заваа бай. Яагаад энэ хавцаа болчих вэ? Наач нэг юу танаад юу босноо гэдэг. Тэгээд босноо гэдэг энэ хайлцэг байна. Сав байна. Гарааг авч. Хараа. Наад яг энэ хараа ингэж байна. Одоо энэ жижиг чинь юу юм бэ? Одоо гайгүй. Одоо гайгүй. Ингээд орсон да. Ингээд болдгоо байхгүй. Нэвтрүүлгийн ивент итгэгч. Их засаг олон улсын их сургууль. Тааш явна да. Амьдрал үргэлжлэж байна. Их хот өжигнж байна. Тэгэл эгчтөр ажиллаа хийгээл явж байна. Та ногоос. Али. Би түр. Та энэ микроо явдах уу? Ингээд л одоо. Авахгүй наа. Тэр нэр гэрнэрөө.